Кассын нервийг бүртгэхдээ мөнгө өрөнгийн бусад хэсгээс кассын нервийн мэдээлэл цонхыг дуудана. Кассын нервийн код нэрийг оруулах бөгөөд хэрвээ кодыг сегментлсэн бол гараас Shift F4 товчны хослолыг дарж сегментийн бүрдлийг сонгож тохируулна. Үүний дараа нэрийн сегментийг гүйцэж бүглэх бөгөөд кассын нервийн нэрийг ойлгомжтой тодорхой байдлаар оруулна. Ерөнхий мэдээллийн данс гэсэн контрол дээр дарж кассын нервийн ашиглах дансыг тохируулна. Энэ цонхноос данс шинээр үүсгэх, засах, устгах боломжтой. Жишээ болгож дансыг засаж үлдэгдлийг оруулж харуулъя. Хэрэглэгч гэсэн хэсэгт тухайн кассын нервийн кодыг ашиглах хэрэглэгчийг тохируулж өгнө. Энэ нь анх Diamond руу логин хийж орохдоо ашигладаг хэрэглэгчийн нэр код байна. Харьяалах бүлэг гэсэн хэсэг кассын нервийн харьяалах бүлгийг тохируулах бөгөөд төгрөгийн, валютын, салбар дэлгүүрүүдийн гэх мэтээр олон янзаар бүлгэлж болно. Ерөнхий мэдээллийн хэсгийн доор байрлах байгууллагын нэр, албан тушаалтны нэр гэсэн хэсгүүдэд мэдээлэл оруулснаар анхан шатны баримтууд дээр хэвлэх бүрэн боломжтой болно. Ингээд ерөнхий мэдээллийн хэсгийг сайтар шалгаад эхний үлдэгдэл гэсэн хавцсан дээр дараад дансны үлдэгдэл, кассын нервийн үлдэгдлийг тэнцүү байгаа хэсгийг шалгаад хадгална.